За сайн байцгаана уу? Бид мэрэгчлээ сонгохын сургалтыг хүргэж байгаа. Тэгээд энэ удаад бол эцэг эхчүүдэд зориулаад хүүхдтэй мэрэгчлээ сонгох нь хэрхэн яаж туслах вэ гэдгийг агуулгыг бол танилцуулнаа. За энэ удаагийн агуулгын танилцуулгад маань Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын багш Ишигням тэгш буян Должин миний бие оролцож байна. За тэгэхээр ер нь судалгаануудаас харахад манад хүүхдүүд мэрэгчлээ сонгохдоо ямар онцлогуд илэрдэг вэ гэхээр ер нь 80% нь эцэг эхтэйгээ зөвлөлдсөн байдаг. Зөвлөлдсөн гэдэг нь яг хуу тодорхой хувь нь бол эцэг эхийг яг санал болгосноор бол мэрэгчлээ сонгодог боловч ер нь 80% нь эцэг эхтэйгээ зөвлөлдсөн байдаг. Үлдсэн одоо 10 хэдэн хувь нь одоо өөрөө хацсан бие дагаад эсвэл судлаад өөр хүмүүстэй уулзаж ярьж зөвлөлдөөд мэрэгчлээ сонгодог гэсэн үр дүнгууд бол харагдаж байгаа. Тэгээд ер нь яг эцэг эхтэйгээ зөвлөлдөж ярилцдаг, эцэг эхээсээ мэрэгжлийн талаар сонсож мэддэг тэр нас бол яг дунд анги эхэлж байгаа тэр үед бол байт юм байна гэдэг нь бол бас судалгааны үр дүнгээс харагдсан. Тэгээд нөгөө нас ахаад, анги ахаад ирэхээр хүүхдүүд илүү олон одоо мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл авах боломжтой болдог интернетээс, багшаас. За тэгээд бас яг нөгөө сургуулиуд дээр нөгөө өдөрлөгүүд болдог ч тийм мэрэгжлийн үйл ажиллагаа танилцуулдаг өдөрлөгүүд болдог. Тэр өдөрлөгүүдээс ингээд мэдээлэл аваа явцдаг байна л та. Тэгэхээр ингээд судалгааны үр дүн харж байхад ер нь бол нас ахих тусам ер нь бол эцэг эхээсээ мэдээлэл авах нь бол буурдаг болох нь харагдсан байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд яах вэ гэхээр аль болох дунд ангид нь орж ирээд хүүхдтэйгээ ингээд мэрэгжлийн талаар ярилцах цаг гаргах хэрэгтэй болж таарч байна гэсэн үг байна. За ингээд тэгвэл одоо яг ингээд эцэг яг энэ судалгааны үр дүнгуудаас харах юм бол эцэг эхчүүд яаж оролцох ёстой юм бэ? Юун дээр анхаарах ёстой юм бэ гэд ингээд харахаар эхнийх нь бол нөгөө эцэг эхчүүд эхлээд хүүхдтэйгээ одоо яг ингээд тогтмол ярилцдаг байх тэр цаг гаргах нь айгүй чухал. За ингээд тогтмол ярилцдаг байхаас гадна яг уу гэхээр хүүхдээ сонсож сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор нөгөө эцэг эхчүүд хүүхдтэйгээ ярилцахаар ерөөсөө хүүхдээ сонсдоггүй, үгүй л өөрийнхөө мэрэгжлийн асуудлыг тулгадаг ч юм уу. Эсвэл яг ингээд хүүхдээ ингээд сонсохыг хичээж байгаа ч гэсэн яаж сонсгоо бас яг төдийлэн сайн арга барил олохгүй байгаа тохиолдлууд байдаг. Нөгөө талаас аргагүй бас нөгөө эцэг эхчүүдийн маань хувьд мэдээлэл яг ханаас авах вэ гэдэг эцэгчүүд өөрсдөө мэддэггүй учраас хүүхдүүдтэйгээ ярилцахад бас хүндрэлтэй болоод ирдэг тийм. Тэгээд ингээд яг ханаас ямар мэдээлэл авах уу, хинтээ ярилцах уу гэдэг мэдээлэл байдаггүй гэдэг бас нөгөө судалгаа хийгээд явж байгаа эцэг эхчүүд бас өөрсдөө ингээд хэлж яадаг. Тэгэхээр бас хүүхдтэйгээ хамтдаа ханаас мэдээлэл цуглуулж болох уу, ханаас ямар одоо хүнтэй уулзаж болох уу гэдэг талаар бас хамтдаа ярилцаад судлаад үзэх нь зүйтэй байгаа. За тэгээд мэдээж хэрэг бас эцэг эхчүүдийн маань хувьд бас нэг чухал зүйл нь бол хамтын шийдвэр гаргаж сурах. Бас эцэг эхчүүд өөрсдөө сурах заашгүй зүйл байгаад байдаг. Нэг талаас энэ маань яг уу гэхээр хүүхэд өөрөө нөгөө өөрийнхөө зүтгээд байвал яг яаж ингэж тайван ярилцах юм бэ? Нөгөө талаас эцэг эх өөрийнхөө үзэл бодлыг хүүхдтэй тулахгүйгээр хүүхдийн саналыг яаж хүлээстэйгээр сонсох юм бэ гэд энэ талаар бас мэддэг байх хэрэгтэй байгаад байгаа. За тэгвэл одоо яг яах вэ гэдэг тодорхой алхмуудыг илүү ярилцъя тий. Тэгэхээр хүүхэд ер нь мэрэгчлээ сонгоход хэрхэн туслах вэ гэхээр юуны түрүүнд хүүхдтэйгээ сонирхол хоббины тухай ярилцах хэрэгтэй. За тэгээд ер нь бол таны хүүхэд юуг сайн хийж чадах вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ нөгөө сайн мэдэхгүй бол олж мэдэх хэрэгтэй. Тэгээд бас хүүхдтэйгээ энэ талаар нь ярилцах хэрэгтэй байгаа. Тэгээд яг сонирхлыг ярьж байгаа дэр нэг юм ярьж байгаа. Яг хүүхдийн сонирхол гэдэг бас сэтгэл зүйн хүчин зүйл тийм. Сонирхол гэдэг маань хувийн сонирхол төр зүрийн сонирхол гэж байгаа. Хувийн сонирхол гэдэг нь харьцангуй тогтвортой. Энэ дунд ангид ороод ирж байгаа үед бол хүүхдийн хувийн сонирхол урд өмнөх байдлаас илүү тогтворч ирдэг. Зарим цөөн хүүхдүүдийн хувьд нэгдүгээр ангид орохдоо хувийн сонирхол нэлээд бүрэлдсэн байдаг. Яагаад гэвэл онгоцыг асар ихээр сонирхдаг ч юм уу те янз бүрээр онгоцтой зураг цуглуулдаг, жижиг онгоцнуудыг цуглуулдаг те онгоц яаж ажилтгийг, онгоцонд хідэн хүн байдаг, хіднээс гихчтэй юм ч гэдэг юм уу те ямар төрлийн онгоцууд ингээд ийм маш тогтвортой хувийн сонирхолтой хүүхдүүд бага ингээд сургуулийн өмнөх наснд бол их цөөхөн байгааддаг. Яг дунд ангид ороод ирэхээр энэ хувийн сонирхол тогтвортой болоод ирж байгаа. Нөгөө ирээдүйд ажиллах салбарын мэрэгжлийн үндэс суурь нөгөө сэтгэл зүйн үндэс суурь болоод эхэлдэг. Тэгэхээр энэ нөгөө
цаг үеийн магадгүй дуучин магадгүй K-pop ч гэдэг юм хүүхдүүд ингээд төр зур сонирхон тий би дуучин болт юм уу загвар өмсгч болт юм уу гэд ийм бас сонирхлууд өөрчлөгдөд байдаг гэдгийг эцэг эхчүүд анзаараарай. Таны хүүхд бол дундаа ингээд орохоос өмнө бол сонирхол нь янз янз болоод өөрчлөгдөд байж магадгүй. Гэхдээ дундаа ингээд ороод ирэхин үед бол харьцангуй доктортой болно. Тэгэхээр энийг анзаараад магадгүй хүүхд маань иймэрхүү юм хийх дуртай юм байна гэдгийг анзаараад явж явах хэрэгтэй гэдэг юм. Тийм тэгээд сонирхолтой бас нэмээд гэхэд нөгөө хүүхдүүдэд сорж үзэх хэрэгтэй байгаад санагдаад байдаг. Одоо шинэ сургууль дээр олон янзын дугуулын секц үзчихэлдэг шүү дээ. Тэн дээр яг сонгуулж үзээд боломжтой байна уу боломжгүй байна уу гэд ингээд үзчихвэл айгүй зүгээр санагддаг. Жишээлбэл одоо би манай хүүхд төгөлдөр хуурын дугууланд явж байсан бол сүүл рүүгээ төгөлдөр хууранд би яасан ч авмааргүй. Тэгвэл төгөлдөр хуур магадгүй хөгжмийн югаар явах сонирхолгүй л байгаа юм биш гэсэн үг тийм. За тэгээд анхаарах зүйлүүдийн дараагийн бас нэг чухал зүйл нь болохоор хүүхдийн сэтгэл зүйн онцлог шинжийг бас тодорхойлоход нь хүүхдэд туслах хэрэгтэй өөрийнхөө онцлогийг. Тэгэхээр нөгөө хүүхэд юунд илүү сонирхолтой юм, юу чаддгийг гэдгээ өөрөө ойлгоход нь бас туслах хэрэгтэй гэсэн. Ер нь бол хүмүүстэй ажиллахдаа илүү сайн юм уу эсвэл ганцаараа ажиллах нь илүү сайн юм уу гэх мэтчлэнгээр хүүхдтэй өөрийнхөө онцлогийг ойлгоход туслах хэрэгтэй. За тэгээд бас гол үнэт зүйлсээ тогтооход нь туслах хэрэгтэй. Тэгэхээр таны хүүхдийн хувьд магадгүй одоо яг нэг шудраг үнэн байдал хэрвээ чухал үнэт зүйлс нь юм уу? Эсвэл гэр бүлийн чухал үнэт зүйлс нь юм уу? Эсвэл одоо ингээд одоо монгол хүмүүсийн хувьд бол одоо юу гэдэг их орон нутаг ус гэдэг юм уу бас ийм онцлогуд харагддаг шүү дээ. Энэ хэрвээ үнэт зүйлсүүд нь мөн бол хэрвээ тэр үнэт зүйлсд нь нийцсэн ажил мэргэжлийг олж өгч чадах юм бол хүүхэд илүү тэрэндээ дуртай, сонирхолтой байх магадлал нь бас нэмэгддэг байгаа. За тэгээд хүүхдээсээ бас ажил мэргэжлээс яг юу хүсэж байгааг нь бас асууж ярилцах хэрэгтэй. Жишээлбэл өндөр цалинтай баймаар байгаа мó? Яг баталгаатай ажлын байртай байгаамаар мó? Монголд ялангуяа хүүхдүүдийн хувьд ажлын байртай байх хэсэг нь бараг хүүхд мэргэжлийн талаар бодож байгаа дунд ангийн сурагчдын 3/1 нь ажлын байр нь баталгаатай юу үгүй гэдгийг хэрэгцүүлж боддог байгаа. Тэгэхээр энэ дээр бас яг ажлын байрны тал нь илүү чухал байна уу? Эсвэл мэргэжлийн нэр хүнд нь чухал байгаа мó? Эсвэл яг тэр мэргэжлийг эзэмшээд хүмүүс тусалж байгаа гэдэг нь өөрт нь илүү чухал байгаа мó гэх мэтчлэнгээр ярилцаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр тэр ажил мэргэжлээс хүсэж байгаа зүйлийг нь яг тэр сонирхож байгаа ажил нь яг бодтойгоор өгч чадах уугүй гэдгийг бас эргцүүлж бодоод яг энэ үнэт зүйл бас ажил мэргэжлээс хүсэж байгаа зүйлд нь дээр нь түрүүн хэлээд байгаа энэ сонирхол чадварт нь тохирсон ажил мэргэжлийг сонгох тусмаа илүү тогтвортой тэгээд харьцангуй зөв сонголт болох магадлал нь бол нэмэгдэгэ гэж ойлгож байна. За тэгээд хүүхдтэйгээ хамт тэр мэргэжлэр ажилладаг хүмүүстэй ярилцаж үзэх хэрэгтэй. Өөрийнхөө найз нөхдөдөө ярилцаж болно. Өөрийнхөө ажил мэргэжлийн талаар та бас ярьж өгч болно. За тэгээд хүүхдтэйгээ хамт бас хөдөлмөрийн зах зээлийн талаар судлах хэрэгтэй байгаа. За ер нь бол яагаад сонирхол чадвар сэтгэл зүйн онцлогийн тохирсон мэргэжил чухал вэ гэд бодохоор суралцж байгаа мэргэжилтэй хүүхэд өөрөө дуртай чадаж байхаа хэрээр илүү урам зоригтойгоор цаашаа үргэлжлүүлдэг. За түүнээс гадна амжилттай суралцаад ажилдаа ч гэсэн амжилт гарах боломж нь илүү их нэмэгддэг байх нь л да. Гэтэл хэрвээ сонирхолгүй, чадахгүй, сэтгэл зүйн онцлогт нь тохирохгүй мэргэжил сонгочих юм бол хүүхэд сургуулаа хаях, за ажилдаа ахиц гаргахгүй байх, төгссөн хойноо дахиад өөр мэргэжлээр суралцах шаардлага гардаг. Тэгэхээр ийм эрсдлүүд байдаг учраас бас анхаарах ёстой. За үүний дараагаар яагаад одоо тэр ажил мэргэжлээс хүсэж байгаа зүйлийг нь за тэгээд гол үнэт зүйлсийг нь тодорхойлох ёстой вэ гэхээр энэ хоёр зүйлийг тодорхой болгосноор мэргэжлээ сонгох шалгуур нь илүү тодорхой болдог. Өөрөөр хэлбэл олон мэргэжлийн дунд эргэлзэхгүйгээр за энэ олон мэргэжлүүд миний сонирхлыг татж байгаа би бас хийж чадна. Гэхдээ энэ мэргэжлүүд дундаасаа магадгүй одоо энэ хуульчин мэргэжил нь илүү одоо миний үнэт зүйлстэй нийцэх юм байна тий би шудраг үнэнч байдлыг илүү үздэг учраас гэдэг юм уу аль эсвэл одоо хуульч гэхээс илүү эрх зүйчийн мэргэжил тий за аль эсвэл би багангийн багшийн мэргэжлийг ингээд сонгох нь илүү зүгээр юм байна яагаад тэгэхээр би бага насны хүүхдүүдтэй ажиллаа тэр хүүхдүүдэд ингээд гоё мэдлэг урам зоригтойгоор баяр хөөртэйгээр мэдлэг эзэмшихээсэ гэж хүсдэг учраас би ингээд энэ мэргэжлийг эзэмшмээр байна гэдгээ тодорхой сонгоход илүү чухал хэрэгтэй байдаг. За тэгээ сонгосон мэргэжил хийж буй ажилдаа гол нь сэтгэл хангалуун байна тий хүн хийж байгаа зүйлтэй. Хэрвээ тодорхой болгоогүй ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй удаа одоо энэ бүгдийг тодорхой болоогүй бол
нөгөө мэрэгчлээ сонгох гэж их удаан эргэлзэнэ. За тэгээ сурж байгаа мэрэгчлээ өөрчлөх тохиолдол гарна. Ажлаач солих магадлал нь бол нэмэгддэг байгаа. Ингээд үүний дараагаар яагаад одоо хөдөлмөрийн зах зээлийн талаар сайн судлах ёстой юм. За яагаад заавал мэрэгжлийн хүмүүстэй уулзах ёстой вэ гэхээр нөгөө тухайн ажил мэрэгжлийн талаарх төсөөл ихэнхдээ хүүхдүүдэд байдаггүй. Эцэг эхчүүд ч гэсэн бас яг нөгөө хэрвээ таны өөрийн эзэмсэн мэрэгжил ойр тойрны хүмүүсийн эзэмсэн мэрэгжил бол бас тодорхой төсөөл байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдтэйгээ хамт яг тодорхой төсөөлтөй болгоход энэ одоо талаар судлах нь чухал байгаа. Тэгэхээр сонирхож буй мэрэгжлийнхээ онцлог өдөр тутмын үйл ажиллагааны талаар бол хүүхдтэй илүү тодорхой мэдж авна. За тэгээ сонирхож байгаа мэрэгжлээ эзэмсэний дараа хэрхэн хаана ажиллах төсөөлтөй бас болдог. Хэрвээ энэ талаар судлаагүй бол яах вэ гэхээр нөгөө яг төгсгийн даваан дээр юм уу төгссөн хойноо энэ мэрэгчлэр би ерөөсөө ажиллаж чадахгүй байна гэдэг шийдвэр гаргах магадлал нь маш өндөр. За тэгээд ажлаа солих магадлал нь бол бүр илүү нэмэгдээд байдаг учраас бас анхаарах хэрэгтэй болох нэ. За тэгвэл одоо та бүхэн хаанаас мэдээлэл авч болох вэ гэхээр ер нь бол хүүхдийн одоо сонирхол байна, чадвар байна, сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол гомб гэсэн автортай мэрэгчлээ сонгоно гэсэн номыг харж болно. Энэ номын эхний хэсэг дээр бол яг сонирхол чадвар сэтгэл зүйн онцлогийг тодорхойлдог, сэтгэл зүйн хэв шинжээг нь тодорхойлдог ийм тест байгаа. Сэтгэл зүйн тесттэй. Энэ тестийг ажиллаад хүүхдээ бас тодорхойлоход нь тусалж болно. За энэс өмнө мэдээж хэрэг хүүхдээ бас түрүүн хэлсэн шүү дээ. Хүүхдээ анзаараарай, ажиглаарай. Ер нь бол нөгөө юунд дуртай, юунд сонирхолтой, юу ч чаддсан байх гэдгийг та бас өөрөө хамт байгаа учраас анзаарч авах хэрэгтэй. Заавал мэрэгжлийн тест бас ашиглах албатай биш. Гэхдээ баттгах үүднээс бол хэрэглэж болно. За хэрвээ хүүхдийн яг нөгөө яг юу хүсэж байгаа хүүхдийнхтэй үнэт зүйлс нь юу вэ гэдгийг тодорхойлоход хэцүү байгаа бол ажил мэргэжлийн зөвлөх болон мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаад зөвлөгөө авах бас боломж байгаа. За тэгээд яг тэр мэргэжлийн хүмүүс ингээд олдохгүй байж тээ магадгүй тухайн орон нутагттай нь олдохгүй байж болно. Эсвэл та хаанаас тэр мэргэжлийн хүмүүсийг олохоо мэдэхгүй байж болно. Тэгэхээр тодорхой мэргэжлийн хүмүүс ажил мэргэжлийн онцлогийн талаар, хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдхийг хүсэх юм бол биднэрт бас олон нийтэд зориулагдсан 2 Facebook хуудас байгаа те. Эхнийх нь болохоор мэргэжлийн цагаан толгой гэдэг Facebook хуудас байгаа. Энэ бол тодорхой мэргэжлийн хүмүүс өөртөөхөө мэргэжлийн талаар ингээд ярьж танилцуулж байгаа подкаст байгаа. Тэгэхээр тэр подкастыг сонсоод үзээрэй. Нөгөөх нь болохоор Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн өөрсдийнхөө вебсайт дээр ч гэсэн байгаа. Facebook хуудсан дээр нь ч гэсэн байгаа. Миний сонгосон мэргэжил гээд нэлээ олон тий одоогоор 67 цуврал нэвтрүүлэг хийгдсэн. Энэ дээр зөвхөн дээд мэргэжилтэй биш бусад мэргэжлийн салбарын тий мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан авч болох мэргэжлийн чиглэлийн одоо бэлтгэж байгаа багш нар, сурч байгаа оюутнууд, ажиллаж байгаа практик дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаад ярилцсан. Маш олон талаас нь ингээд харуулсан тухайн мэргэжлийг бодтойгоор харуулах юм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр энэ бүхнийг хүүхдтэй хийхин тулд ээж аав эсвэл асран хамгаалагч хүүхд хоорондын харилцаа маш сайн байх хэрэгтэй гэж бодно тийм хамтраад эднэрийг судлах хэрэгтэй тийм тэгэхээр энэ дээр манай ээж аавд ч гэсэн асран хамгаалагч гэсэн хэрвээ нөгөө хүүхдтэйгээ тодорхой хэмжээгээр харилцаа нэг харилцдаггүй ч юм уу тийм ямар нэгэн харилцаанд асуудал байх юм бол энийга цаг алдахгүй тодорхой хэмжээгээр шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Яг тэгэхээр одоо жишээ нь манай Монгол Улсын их сургууль дээр ингээд маш олон жилийн өмнө орж ирчээ 4-5 жил сураад байгаа гэж яваад байгаа хэрнээ ингээд мөнгө төлөө тэгсэн хэрнээ маш олон хичээл дээр унтсан. Тэгээд асуухаар би хичээлдээ дурггүй. Тэгээд энийгээ ээж автаа ингээд зогсоож би ээж автаа тэмцээ харилцаагүй. Тэгээд тэрнээсээ болоод 4-5 жил алдсан. Ерөөсөө огт сураагүй төсөж чадаагүй тийм бас тохиолдлууд ганц хоёр байгаад идэг, цөөнгүй байгаад идэг. Тэгвэл бүгдээрээ яах юм бэ? Угаасаа бид нар хүүхдүүдтэйгээ нэг гэр бүл те хүүхдийнхаа ирээдүй бидний л ирээдүй юм чинь тэднэртэйгээ сайн харилцаа ямар ч байсан бий болох ёстой. Мэдээж хүүхдүүдийн хувьд ч тэр эцэг эхчүүд явж аль талдаа асуудал байгаа. Гэтэ эцэг эхчүүд бид нар өөрсдөө булт хийхгүй бол хүүхдийг өөрчлөн гэдэг бол хэцүү. Бид нар өөрсдөө өөрчлөгдөж хүүхдүүдтэйгээ харилцах ёстой те. За одоо бид нар ингээд нөгөө бүгдээрээ л нийгэм завгүй болцсон те. Заримдаа хүүхдүүдтэйгээ уулзаж амжихгүй өглөө гараад орой ирдэг ч ээж аав нар байгаа. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар магадгүй 7 хоногт 2 удаа ч юм уу бүгдээ хоол идэж сууж байхдаа ч юм уу эсвэл орой унтахаас өмнө
хүүхдтэйгээ хоёулахна байгаад хүүхэд том болсон ч гэсэн эрхлэх туртай тий орой унтахад нь цог хөвтөж жагаад өөдөр юу болсон сонир сайхан юу байсан одоо миний хүү яаж ингээд нэг жижиг юмаас эхэлж харилцаагаа сайжруулахгүй бол энэ харилцааны асуудлыг шийдэхгүй л явсаар хагаад нэлээд том асуудал үүсэх бас магадaltaй байдаг тий тэгэхээр манай дээр болж исэн ганц хоёр кейсүүд бол үнэхээр харамсалтай мундаг чадвартай хүүхдүүд ирнэ мэрэгчлэлтэд дурггүй тий тэрийг ээж авдаа хэлж чаддаггүй ээж авдаа сураад ингэж явааддаг тий тэгэхээр энэ дээр манай ээж аваад ч гэсэн асран хамгаалагч нар ч гэсэн өөртөө бас айгүй анхааралтай байгаараа хүүхдийг загнана гэхээсээ илүү тэд нар ч яг ямар асуудал тулгараад байгаа юм те магадгүй хэрвээ эртхэн арга хэмжээ авч болно шүү дээ те магадгүй буруу мэрэгжил эзэмшсэн бол эртхэн тэрийг залруулдаг ч юм уу те өөр мэрэгжил эзэмшүүлдэг ч юм уу тэр талаас нь бас анхаарайсаа гэж хүсэж байгаа. Энэ дээр ганц хоёр зүйлийг эцэгчүүд одоо илүү энэ дээр анхааралтай мэдрэмжтэй хандаасаа гэж хүсэж байна. Юу вэ гэхээр одоо ирээдүйн ажлын байр, цалин мөнгөний бодоод тодорхой мэргэжлүүдийг эцэг нь санал болгоод бараг тулгаад идэг тийм. Эсвэл өөрийнхөө одоо ажиллаж байгаа мэргэжлийг одоо санал болгодог. Эсвэл өөрөө эзэмшиж чадаагүй тийм. Яг нөгөө биелэгдээгүй хүслээ мөрөөдлийнхөө ажил мэргэжлийн хүүхдэд санал болгоод идэг. Гэтэл та болвол өөр тусдаа 1% хүн тий хүүхэд чинь шал өөр сэтгэл зүйн онцлогтой шал өөр цаг үед амьдарч байгаа тий ийм тусдаа хүн шүү та хизээч хүүхдийнхээ амьдралаар амьдрахгүй тэгэхээр энэ хүүхдийн өөрийнх нь сонирхол хүсэл мэдээж эрэг хүүхдүүдийн ялангуяа дунд ангид байгаа хүүхдүүдийн хувьд бол их ажил мэргэжлийн талаар ажил мэргэжил хоёрыг бас холих тэгээд дээрэс нь ирээдүйн ажил одоо сонирхоод байгаа ажил мэргэжлийнхаа чиглэлийн ийм төсөөллийг одоо кино, телевиз зэргээс авдаг тий. Тэгэхээр ингээд бодиттой биш төсөөлөлтөй байгаа. Тэгэхээр энийг нь одоо энэ одоо сөрөг талгарх уу гэдгээ сэргийлэх боловч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг битгий тулгаасай. Хамгийн гол нь хүүхдтэй нөгөө цөөхөн хідэн сонголтоос хийх юм бол хүүхэд цөөхөн сонголтоос магадгүй буруу оновчтой сонголт хийж чадахгүй. Тэгэхээр аль болох олон чиглэлийн мэдээллийг хүүхдтэйгээ зэрэг хайгаад тэгээд өөрөөсөө тусдаа авч үзээрэй л гэж хэлмээр байна тий. За анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.